За та бүхэнд өнөөдрийн авлан айлтгыг Монгол Улсын шүүхийн 2019 оны 3 дугаар эвлэлийн статистикийн тоо мэдгийг та бүхэнд танилцуулъя. За 2019 оны 3 дугаар улиралд шүүхээр нийт анхан шатны шүүхээр нийт 41,779 хэргийг хян шийдвэрлсэн байна. За давзаалдах шатны шүүх 5278. За хяналтын шатны шүүх 1643 хэргийг тус шийдвэрлсэн байна. За дэлгэрүүлээд үзье. За анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй нийт 1418 шүүх хуралдаан хийснээс за 1441 эрхийн төлөөлөгчийг оролцуулсан байна. За тэгэхээр эрхийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа маань бол шүүн таслах ажиллагаанд олон нийтийн хяналтыг тавьж байгаа нэг хэлбэр байнамаа. За тэгвэл иргэний хэрэг маргааны хувьд бол 2019 оны 3 дугаар улиралд 13.5% буурсан байгаа. За уран шатны шүүгдэх иргэний хэргийн шийдвэрлэлт бол тус бүр одоо буурсан ийм үзүүлэлттэй байгаа. За тухайлбал хяналтын шатны шүүх өнгөрсөн оны мөнгөтэй харьцуулахад 17.4 хэргээр буурсан байгаа. За Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын иргэний танхимын 5 одоо шүүгчийн бүрийн төлөвлөсөнтэй холбоотойгоор хэргийн одоо үлдэгдэл бол нэлээд нэмэгдсэн байгаа. За тухайлбал 2019 оны хагасчлын байдлаар бол дээд шүүхийн иргэний хэргийн танхим 984 хэргийг шийдсэн бол 3 дахь улиралын байдлаар бол 1084 шийдсэн байна. Өөрөөр хэлбэл 1004 шийдсэн байна. За өөрөөр хэлбэл 20 хэргийг бол 3 дахь улирлын хэмжээнд буюу одоо 3 сарын хугацаанд шийдсэн байна. Тэгвэл үлдэгдэл хэрэг бол 982 хэрэг өнөөдрийн байдлаар бол 982 иргэний хэрэг бол усан дээд шүүхтэй бол байгаа ийм үзүүлэлттэй байна. За иргэний хэрэг маргааны хувьд англин үзэх юм бол хөтөлбөрийн тухай хуулиар шийдвэрлсэн маргаан баг зэргийн бууралтаа гарсан. За тэгвэл бусад хуулиар шийдэгдсэн гэр бүлийн эрх зүйн маргаан иргэний хэрэг хэмжигдэх хуулиар шийдсэн бол иргэний хуулиар шийдсэн маргаан бол бүгд иргэний хэрэг шийдсэн маргаан багассантай холбоотойгоор бол ингэж буурсан юм үзүүлэлттэй байгаа. За бусад хуулийн хүрээнд шийдэгдсэн баг зэргийн өсөлтөд ирсэн байна. За тэгвэл гэр бүлийн тухай хуулийн дагуу хян шийдэгдсэн хэрэг 10.4%-аар 4% бол эзэлдэг байгаа. Нийт гэр бүлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг маргаан бол иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэж байгаа хэргийн 10.4% эзэлж байгаа. За тэгвэл үүнээс л зохицох хувийг нь буюу 58.1%-ийг нь гэрэл цуцлсан маргаан бол эзэлж байгаамаа. За эвлүүлэн зурчлалын хувьд бол 2019 оны 3 дугаар улиралд нийтдээ 8487 үргэлжлэлийг бол шийдвэрлсэн байгаа. За үүний бол 6012 буюу 70.8% бол амжилттай одоо илэрсэн байгаа. За эвлүүлэн зурчлах ажиллагаагаар хэрэг маргаан маань өөрөө илэрч байгаа нь шүүхийн ачаалтыг бууруулж байгаа юм бас хэрэг үзүүлэлттэй байдаг байгаа. За тэгвэл эвлэл амжилттай болсон хувь өнгөрсөн оны мөнтэй харьцуулахад мөн яг адилхан 0.8%-тай байгаа нь энэ ажиллагаа маань бол өөрөө бас тодорхой явж байгааг бол харагдаж байгаамаа. За хяналтын шатны шүүхийн хян шийдвэрлсэн захиргааны хэрэг 20.1%-аар бол буурсан юм үзүүлэлттэй байгаа. За захиргааны хэрэг анхан шатны шүүхтэр баг зэргийн өсөлтөд гарсан бол давзаалгах шатны шүүх болон хяналтын шатны шүүхт захиргааны хэрэг бол буурсан юм үзүүлэлттэй байгаа. За захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлсэн хэргийн 16.8%-ийг түрээхтны маргаан эзэлж байна. За түрээхтны маргаан 198 хэргийг шийдвэрлсэн байгаа. За үүний 129 буюу 65.2% нь бол ажлаас үнэлэхгүй халагдсан ийм хэрэг маргаан байгаа. За иргэний бүтэлтэй холбоотой маргаан 31 хэрэгээр, за тендерийн маргаан 25 хэрэгээр, за төрийн хян шалгалттай холбоотой маргаан 26 хэрэгээр тус өссөн ийм үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүгдэх хэрэг маргаан баг зэргийн өсөлтөд гарсантай холбоотой эдгээр бас хэргүүд нь бол өссөн ийм үзүүлэлттэй байна. За эрүүгийн хэргийн хувьд бол хэрэг 9.4, за яаршил хүчтэй тоо 10.3%-аар бол өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр эдгээр дүн мэдээний бол одоо өнгөрсөн оны мөн буюу 2018 оны 3 дугаар улиралын байдалтай харьцуулсан тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр уран шатны шүүгдэх юугийн хэрэг бол бас бүр баг
цэргийн өсөлттэй байгаа. За эрүүгийн хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг Альфред ганц хэсэг авахд танилцуулах байгаа. За хавцгийн өдрийн мэндийг хүргэе. Эрүүгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн зарим төрлийн гэмт хэргүүдийн өсөл бууралтыг өнгөрсөн оны мөн тайлан тогтоотой харьцуулсан тоо мэдээллийг одоо та бүхэнд харуулж байна. Үүнээс харах юм бол хүн алах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах бол 26 эргээр буюу 17.8%-аар, хүчин дэх гэмт хэрэг 74 эргээр буюу 35.9%-аар, заллим эхлэх гэмт хэрэг 56.8%-аар өссөн бол мансууруулах энэ сэтгцэд нөлөөт бодисыг хэрэглэх ашиглах энэ гэмт хэрэг 30.6% өссөн бол эрх мэдэл албан тушаалын байдлаар ургуулгын ашиглах гэмт хэрэг 80%-аар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13.7%-аар өссөн дүнтэй гарсан байгаа бол зарим төрлийн гэмт хэргүүд буурсан дүнтэй гарсан байгаа. Жишээлбэл гэр бүлийн хүчирхийлүүлэх гэмт хэрэг 68 эргээр буюу 31.8%-аар, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 эргээр буюу 81.8%-аар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 62.5%-аар, улсын хэлээр барааг хууль бусаар хил мөртүүлэх гэмт хэрэг 9.3%-аар буурсан юм дүнтэй гарсан байна. 3 дугаар улирлын байдлаар нийт эрүүгийн анхан шатны шүүх 12,128 хүн 3 үеийн этгээдийг гэмт хэрэгүүлсэн гин буруутад тооцсноос 10,146 хүн 3 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлсэн байнамаа. Үүний 47% нь торгох ял, 13% нь нийтэд тусдаа ажил хийлгэх ял, 24% нь хорих ял, эдгээр 3 ялыг үндсэн ялын төлөөр оногдуулснаас гадна ялын бус эрүүгийн хариуцлага буюу хүмүүжлийн чанартай алгадлагын арга хэмжээг 1%, эмнэлгийн чанартай алгадлагын арга хэмжээ 2%, хорих ял оногдуулахгүйгээр тэнцэх арга хэмжээг 13%-д нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх арга хэмжээг 2%-д нь оногдуулж шийдвэрлсэн байна. 10,098 хэргийг хянан шийдвэрлсэн гэмтэргийн улмаас учирсан хохирол 10,574 хүн 81 хуулийн этгээд 135 төрийн байгууллага хохирсон байна. Гэмтэргийн улмаас нийт 41.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж шүүхээр шийдвэрлсэн байна. Гэмтэргийн улмаас 376 хүний ань нас хохирч 6,323 хүний биед хөнгөн хөндөвтөр хүн тохирол учирсан юм байна. Цагдаа өрх зөвшөөрөл олгосон хүний тоон өмнөх оны муу үеэс 14.9%-аар, с ижигтнэр баримтлах зөвшөөрөл олгосон хүний тоон 3.4 дахин тус өссөн ийм дүнтэй байна. Эрүүгийн анхан шатны шүүх болон захиргааны эргийн анхан шатны шүүхүүд зөрчлийн арга хэмжээг хянан шийдвэрлэхдээ 12,687 зөрчлийн эргийг хянан шийдвэрлэж 12,529 хүн 2 хуулийн этгээдийг зөрчлийн эргийг үйлцэн гэж ял шийтгэл оногдуулсан байна. Цаг үеийн холбогдлолтойгоор болон олон нийтийн сүлжээ мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор эрүүгийн анхан шатны шүүхээр болон давзаалт хяналтын шатны шүүхүүдэд ян шийдвэрлсэн хэрэг тохиолдох хугацаа дууссан гэдэг үндслээр хэрэгсгүй болгосон эргэн талаарх товч мэдээллийг өгье. Энэ нь 2018 оны 12 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдрийн байдлаар тасалбар болгож шийдвэрлэхэд нийт 345 хэргийг яг энэ үндслээр буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн эрүүгийн хуулийн 1-ийн 5 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэг зааснаар хууль хугацаа дууссан гэдэг үндслээр хэрэгсгүй болгож шийдвэрлсэн байна. Анхан шатны шүүхүүд нийт 221 хүнд холбогдох 290 хэргийг хууль хугацаа дууссан гэдэг үндслээр хэрэгсгүй болгож шийдвэрлсэн бол давзаалт шатны 22 шүүх 86 хүнд холбогдох 64 хэргийг энэ үндслээр мөн хяналтын шатны шүүх 67 хүнд холбогдох 60 хэргийг тус хууль хугацаа дууссан гэдэг үндслээр хэрэгсгүй болгож шийдвэрлсэн байна. Энэ том мэдээллийг нийт шат шатныхаа шүүхүүд хянан шийдвэрлсэн хэргийн хэдэн үеийг эзэлж байна вэ гэж үзэх юм бол анхан шатны шүүгээр 10,098 эргийг хянан шийдвэрлсэний 221 буюу 2.3%-ийг энэ үндслээр хэрэгсгүй болгож шийдвэрлсэн бол давзаалт шатны шүүх 1735 эргээс 64 эргийг энэ үндслээр буюу 3.7%-ийг хэрэгсгүй болгож шийдвэрлсэн. Хяналтын шатны шүүх 413 эргийг хянан шийдвэрлэхдээ 60 эргийг энэ үндслээр хэрэгсгүй болгосон 14.5%-ийг
хэрэгсэхгүй болгох шийдвэрлсэн ийм том мэдээлэл байна. Яг энэ хууль хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргийн улмаас нийт 2,503 сая 60,917 төгрөгийн хохирол учирч 17 хүнд хөнгөн 1 хүнд хүндөвтөр гэмтэл учирсан ийм мэдээлэл байна. Мөн дараа Авилга хийх хуулийн гэмт хэрэгтэй холбоотойгоор сүүлийн 2 жилийн байдлаар энэ бүлгээр нь харьцуулсан ийм том мэдээллийг товчоолно үгүй. 2017 онд 53 хүнд холбогдох 18 хэргийг эрүүл хэргийн анхан шатны шүүх авилгын гэмтгийг шийдвэрлэж исэн бол 18 онд 42 хүнд холбогдох 28 хэргийг эцэслэн шийдвэрлсэн байна. Хэргийн хувьд 55.6%-аар өмнөх оноос шийдвэрлэлтийн хувьд өссөн боловч яа шийдвэрлсэн хүний хувьд 20.8%-аар буурсан гэсэн юм үзүүлэлттэй байна. Оногдуулсан ялын хувьд авч үзэх юм бол 17 онд ял шийтгэгдсэн хүмүүсийн 92.5% нь хойх халыг оногдуул шийдвэрлэж исэн байна. 18 онд 7.1% нь хойх хал оногдуулаад 66.7% нь торох халыг оногдуул шийдвэрлсэн байна. Ялын хувьд ингэж өөрчлөлттэй гарсан нь шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ялын тухайн авилгын гэмт хэрэгт оногдуулах ялын санкцсан торох ял төлбөр орж ирсэнтэй холбоотойгоор энэ ял нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байгаа. Ял шийдвэрлэгчдийн насны хувьд 30-аас 34 наснд хүрсэн иргэд 22.4%, 35-аас дээш насны буюу эрх зүйн бүрэн чадвар чадамжтай бас ухамсарт төвшин хүрсэн ийм 35-аас дээш насны иргэд 64.9%-ийг эзэлж байгаа юм том мэдээлэл. Гэмт хэрэгт ял шийдвэрлэгчдийн 52.2% нь буюу 2 хүн тутмын нэгэн дээд боловсралтай гэсэн ийм том мэдээлэл байна. Мөн дээрээс нь нэмээд хэлэхэд Монгол улс харалж хасаалтанд орсонтой холбоотойгоор мөнгө угаах гэмт хэрэг эрүүл анхан шатны шүүхээр 2018 онд хянан шийдвэрлсэн том мэдээлэл эрүүл хуулийн тусгай ангийн 18-ны 6 дугаар зүйл заасан буюу мөнгө угаах гэмт хэрэгт ангаараа зөвчлөгдсөн том мэдээлэл хүлээн авснаас 5 хэргийг хянан шийдвэрлээд 20 хүнийг ял шийтгэсэн ийм мэдээлэл байгаа. Энэ 20 хүний 3 хүн нь хорих ял, 2 хүн нь эрүүл харилцаас чөлөөлөгдсөн, 15 хүн нь ялын бус эрүүл харилцаа буюу хорих хал оногдуулахгүйгээр тийсэн арга хэмжээ авагдсан. Ийм том мэдээлэл. Эхний 3 дугаар улирлын байдлаар бол багхгүй. Эхний 3 дугаар улирлын байдлаар гэсэн үг 19 оны эхний 3 улирлын байдлаар энэ гэмт хэрэг шийдэгдээгүй. Энэ саяны танилцуулсан том мэдээлэл 18 оны бүтэн жилийн байдлаар энэ шийдвэрлэгдсэн мэдээлэл гэсэн үг. За баярлалаа. Оны 7 сарын 1-ний өдрөөс эрүүгийн үйл болон эрүүгээр хэн шийдвэрлэх тухай зөрчил зуршин шалган шийдвэрлэх тухай хуулийг эрүүгийн багцуулалт 4 том хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн үйлдэл тус бүрийг одоо нөгөө хуучин нэмж нэгтгэдэг байгаад прокурор мөрдөн дээр ингээд нэмээд явсаар байгаад 10 үйлдэлтэй 10 хэргийг нэг хэрэг болгоод нэг хавцад хэрэг болгоод шүүхтэр ирүүлдэг гэсэн бол үйлдэл тус бүрт нь ял оногдол шийдвэрлэдэг болсонтой холбоотойгоор Нэгэн холбогдогч нөхцөлөг энэ тэр үйлцэн хангалттай нөхцөлөг орнод бүрдлээ гэж үзээд шүүх рүү шилжүүлсэн тохиолдолд нэг нэгэн холбогдогчтой 10 хэрэг дараалал шүүх төр ирэх боломжтойгоор нэгдүгээр эрүүл хэргийн анхан шатны шүүхэрхийн шийдвэрлэж байгаа хүлээн авч байгаа хэргийн тогтож байгаа. Хоёрдугаарт үйлдэлийг прокурорын шатнд хэрэгсэхгүй болгох шүүхийн өмнөх шатнд хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэдгийгсэн бол энэ шинэ хуулийн агуулгаараа шүүх хэргийг эцэлэн шийдвэрлэх болсонтой холбоотойгоор бүх хэргийг шүүх төр ирдэг болсон гэсэн үг. Ер нь 16 онд 37-40% өсөлттэй байсан бол 18 онд харьцангуй докторжоод энэ хууль яг бүтэн жилийн хугацаанд буруу агуулгаараа хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой 9-10 орчим хувиар л өсөлттэй харьцангуй өсөлт бага орж ирсэн байна. Энэ хууль зохицоотой холбоотой хэрэгүүд дээр хөвчлэн гэмтгийнхээ ангиллаар шалтгаалаад хөнгөн болон хөнгөн хүнд гээд хоёр төрлийн хэрэг байгаа. Хөнгөн төрлийн гэмтгүүдийн хууль зохицоо харьцангуй бага удирдал холбоотой хөвчлэн хөнгөн төрлийн гэмтэг байгаа. Яг энэ хууль зохицоотой гэмтгийн талаарх
хугацаа дууссан үндслээр хэрэгсэхгүй болгосон хэмжээний талаарх мэдээллийг сая яг өнгөрсөн 7 хоногт нэмэлт байдлаар ингэж авсан мэдээлэл байгаа. Яг наривчилж одоо жишээний 345 хэргийн хідэн ямар зүйл ингээд шийдэгдсэн ямар хэрэг байны гэдгийг наривчилж судлах шаардлагатай. Яг одоогоор бол бэлэн байхгүй байна.